Эдийн засгийн тав мэдээлэл үргэлжлэн танд хүрч байна. Оюутлын гэрээнд өөрчлөлт оруулах тогтоолд эргэцэн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхцөлөө дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээд 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцсон шийдвэрлэхийг засгийн газарт үүрэг болгосон байдаг. Тэгвэл 2009 онд батлагдсан тогтоолыг өнөө хүртэл хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн үзэж улсын их хурлын нэр бүхий 23 гишүүн өнгөрсөн 7 хоногт байр сууриа илэрхийлсэн. Яг энэ асуудлаар 2011 оны 9 сард тухайн үеийн нэр бүхий улсын их хурлын 20 гишүүн ерөнхий сайд асан Батболдод шаардлага хургуулсан нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрх оюутлогын компанийн хувьцааг унгах шалтгаан болж байсан. Тэгвэл энэ удаагийн шаардлага одоогийн байдлаар оюутлогын хувьцаанд төдийлөн нөлөө үзүүлээгүйг нэг талаас дэлхийн зах зээл дээр дэвсэн үнэ өсөнтэй холбон тайлбарлаж байна. Дэвсэн үнэ өсөлт баг. Дэвсэн үнэ бол сүүлийн сард бол нэлээд өссөн байгаа. Ялангуяа одоо нөгөө еврогийн бүсийн хямрал арай жоохон нанжих хандлагатай ч юм уу. Тэгээд нөгөө Испани бонд их унсан байгаа болохоор бол тэр унсан байх гэж бодож байна. Тэгээд та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Нөгөө одоо 23 гишүүн улсын их хурлын гишүүд оюутлогын 51%-ийг Монгол эзэмших гэсэн шаардлагыг засгийн газар тавьсан байгаа. Тэгэхээр бол энэ байдлыг бол гадаадын хөрөнгө оруулагчид маш анхааралтай харж байгаа гэж бодож байна. Миний бодлоор бол яг тэгэхээр сая шинэ засгийн газар одоо мөрөг хөтөлбөрөөр гаргаад бас ингээд шинэ засгийн газар ажиллаж байгаа. Энэ засгийн газрын уулуурхан ямар бодлогоор амтлах уу гэдэг гадаадын хөрөнгө оруулагчдыг харж байгаа. Өмнө нь бол одоогийн уулуурхан сайд гаан хуйг сайд бол өмнөх оны 10 сард нөгөө шаардлага хургуулсан гишүүдийн нэг байсан. Гэхдээ энэ удаа бол гаан хуйг сайд тэр 51%-ийг Монгол эзэмших гэсэн гишүүдийн жагсаалт ороогүй. Тэгээд зүгээр яг бид энэ бол хүмүүс бол улс төрийн асуудал мэдж байгаа. Тэгээд бидний зөв юу сонирхлоо гэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр ялангуяа Монголын уулуурхайн салбар, Монголын улс төр гадаадын зах зээл хэрхэн нөлөөлж байгаа нэгдүгээрт, хоёрдугаарт гадаадын зах зээлийн байдал манай салбарт ирээд яаж нөлөөлж байгаа вэ? Энэ хоёрын аль нөлөөлөл нь илүү байна гэж энэ асуудлыг асуусан ургуул. Тийм тэгээд холбоо харагдах. Сая бол ер нь бол одоо ингээд танай компани 51% одоо бид нэр эзэмшнэ гэдэг хэлсэн багт бол одоо харуулханууд бол хувьцаа нь бол унах хэрэгтэй. Гэхдээ хувьцаа нь өссөн байгаагийн надад бол энд хоёр шалтгаан байгаа гэж бодож байна. Нэгдүгээр болохоор улс төрчдийн тэр гаргаж байгаа одоо шаардлага ч юм уу тэрийг ерөөсөө тоож үзсэнгүй гэж ойлгож болно. Нэгдүгээр яагаад тэгэхээр энэ амьдралтай биелэхгүй гэж үзсэн ч юм уу хөрөнгө оруулагчид Монголын засгийн газар өнгөрсөн жилийн үеийн бодлогын асуудал яригдаад одоо болж биелээ болоогүй тэр гишүүдийн тав шийдвэр гараагүй учраас хөрөнгө оруулагч нар бас дахиад ипис найдаж хүлээж иж байна. Тэгтээ надад баг зэрэг одоо би жоохон баг зэрэг гайхсан яагаад гэхээр надад миний бодсноор бол гадаадын хөрөнгө оруулагчдын харьцангуй илүү тоох хэрэгтэй байсан байх. Яагаад тэгэхээр энэ улсын засгийн газар яг ямар байр суурьтай байх бид нар бол яг мэдэхгүй. Нэгдүгээр тийм байсан байж болно. Хоёрдугаарт болохоор зах зээл хүлээлт гэж юм байдаг. Энийг бол хүн болгон одоо хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад энийг бас сайн анхаарах хэрэгтэй. Хүлээлт гэхээр одоо анхнаасаа хөрөнгө оруулагчид засгийн газар чинь энэ уурхайн 51%-ийг авах тийм маш том эрсдэл байгаа гэдгийг анхнаасаа мэдээд тэр мэдээлэл нь одоо хувьцааных үнд шингэсэн анхнаас шингэсэн байсан байж болно. Тэгэхээр тэр шинэ мэдээлэл гарч байгаа юм шиг боловч тэр шинэ мэдээлэл биш. Яагаад тэгэхээр хүн болгон одоо угаасаа монголчууд одоо оюу толгойн одоо 51%-ийг авах маш том одоо улс төрийн асуудал те одоо хүмүүсийн ихэнх нь тэр дэмждэг ч гэдэм үү одоо улс төрчнөөс энэ тухай асуудал гаргана гэж гэсэн хүлээлт бол хөрөнгө оруулагчдад байсан болохоор энэ бол нэг шинэ мэдээ байгаагүй. Тэгэхээр хувьцааны үнд бол нэг үүрээ өөрчлөлт ороогүй байж болно. За ийм хоёр тайлбар бол би өгж болно гэж бодож байна. Зүгээр хувьцааны өмнө өссөн байгаа шалтгаан нь бол түрүүний хэлсэнчлэн засгийн үнэ өссөн толгойтой байна.